Зэвцхан тэгэхээр боксерын дараагийн порт ороход бэлэмсэн байна. Бичлэг хэлэхээс өмнө дардаг зүйлээ дараа. Тэгээ бүр болохгүй бол доорох тосроо дөрж хийж биднийг дэмжээрэй. Тэгснээр яг одоо таны үзэж байгаа контентын чанар болон цаашдаастын партийн хоорондох зай улмал багасах юм шүү. Тэгээд энэ бүгдийг ойлгосон бол лайк болон subscribe дараад шууд уул цуврал руу орцгоё. Зөвхөн хөртөр гээд тасалж байгаагчид хүнд чигийн дэлхийн аврагуулга 10-тай хамт яаж анх танилцсан тухай түүхэн гараад дуусах шүү дээ. Тэндээс өргөцөл явцгаая. Ямар ч тач 10 ч нөгөө өөрлөөн дээрсэн алууршны хідээ нухчихсан байхад нь ардаас нь гээд тасалж ирснээ нөгөө 10-ыг худгалсан залуугийн хутганыхын цусыг нь арчснаа. Би ч юм туслая гээд өөрийнхөө одоо яг гид цэцэг рүүгээ сөлбчгтэйг 10 үнд нь нилээн гайхсан чинь гээд тасалж байгаач. Хөөе. Чи өөрөө яагаад төрсөн талаар бодож байсан нь? Намайг дагаад яв. Би хариултыг нь чамд хэлж өгье. Ямар ч тач шүүх хурлын хариу нь гарахтаа өөрийгөө хамгаалахтай зөвшөөрч ашиглаагүй. Хэд хэдэн хохирогч байсан. Мөн тэр оролцоогүй бол илүү олон хохирогч гарах байсан учраас цаашлаад нас орсон нэг нь нэрэн сурвалжлагдаж байсан харигс гэмт хэрэгтэн байсан. Тиймээс 10 тайд өөрийгөө хамгаалсан гэдэг нь батлагдаад 10 ямар тач гим зэмбүү өнгөрсөн байдаг. Зураглаас солигдоход гээд тасгалж байгаач 10-ны хэдийн өөрийнхөө боксийн талбайдаа авчирсан байхад нь нөгөө хэдэн боксийнх нь шавнар нь үнэхээр их гайхдаг. Франклин хүндчин англи хоёр дурдаг штеп. Бас шин залуу анх удаа боксож байгаа. Гэтэл тэр түүнийг нэг цохилтор унгачихлаа. За эндээс нь харахад бүр эн чин төрцөн авьяастай хүн байсан байгааз. Гээд тасгалж дотроо тогтоо. Үгүй энэ түүний бүх хүч биш. Би түүний хэр хүчтэй болохыг л хармаар байна. Гэ яг бодож явахтан зэрэгцээд гинтэл урдуур шил өнгөрдөг. Тэгээ хин энэ шилийг шидчих вэ гэсэн нэг залуу хөөе дасгалж болгоч. Би таныг өөртөө шин тоглоом авсан гэж сонслоо. Тэгэхээр та наа чи хог навч залгсан юм бидтэй. Гээд тасчууч энийг нь харснаа. Хөө яг цаг бол. Тийм ээ. Өдөрдөж болохгүй зэвсэг хогоос үрцгэе. Чам шиг юмыг яхиж дасгалжуулаад байх шалхаа надад байхгүй. Тиймээс зайл. Та надад яаж ингэж хандчихад вэ? Та миний яг л аавшиг хүн биш. Та энэ дэлхийд дээр их намайг ойлгож чадах цор ганц минь байсан. Тэр дэвжэн дээр зөксөж залууг харж байна уу? Хэрв түүнийг ялж чадах юм бол хэлсэнгүүгээ явах. Буцааж авъя. Гэсэн нөгөө залуу нь тийм үү? Та анхнаасаа шударгаар тэгээд хэлчих хэрэгтэй штэ. Гэснээ шууд бол ямар тач энэ хоёр тулалтахаар болдог. Зэмэртэй чотын зурглаар харагдаж байгаа хүнийг Фредерик Джейсон гэдэг. Энэ залуу нь болохоор супер дунжиг англиас хүнжинг хүртэл дэлхийн 4 англиг эзэгнэж байсан хуучин дэлхийн авраг. Энэ залуу нь болохоор гээд тасалжуулагчийн 4-р шиг мөн Боб Норосын хамт өөрийнхөө хаанчлалын үеийг хамгийн хүчрхэг боксч. Хэрэг Боб Норос өрсөлдөгч нараа шүршиж унгаадаг автомат боо бол Джейсон цэвэр айдсаас бүтсэн зэвсэг байлаа. Хүч, хорд, хамгаалалт. Мөн биеийн чадвар энтер бүх хүний биеийн чадрын оргил дээр нь очисон. Энэ цэвэр хүч нь түүний өрсөлдөгч нарын зүрхэнд найд сэлдэг бай. Хаяа зарим хүмүүсэнд эндээ хүчтэй учраа хүн биш өөр төрөл зүйд мэд санагддаг. Гээд тасалж дотроо одохдоо. Үүний дээрээс түүний галзуур хэл. Тэр галзуурлыг өдөрдөж олдог бол тэр дэлхийн шилдэг нь болж чадах байсан. Гэсэн чи. Гэ ямар тач талбай шөгжөлтөө нэг зөвхөн бэлтгэн шүү. Гэхдээ тасалжуулагч инхнээсээ гэж бодоорой гэсэн. Тиймээс нугастай хандаарай гэд энэ хоёрыг ямар тач шууд эхэл гисэн дохио өгдөг. Эхэл гисэн дохио өвгүйгүй 10 руу маш хүчтэй цохилтыг Фредерик илгээдэг бол 10 нөгөөдхөнд нь яах ч вэ? Араас нь хүчтэй цохилтуудыг илгээсээр байх бөгөөд 10 зүгээр л зогссоор л байдаг. За тэгэн мэдээч хүнд жингийн дэлхийн аврах хүн мэдээч зөөлхөн зөөхгүй нь ойлгомжтой шүү дээ. Нилээн хүчтэй цохилтуудыг араас нь хийгээд нэмэргүй байсахтаа нөгөө залуу нь гайхаад чи яг хий юм бэ? Гисээр юу ч чадлаггүй хойшоо ухарсаар хэдийн болон шахагджээ. 10 өөдөөс нь өршөөгөөд яг цохихын даван дээр нэг флашлайт явдаг. Хэдэн залуучуудыг нухчихсан Фредерик ганцаар сууж байхад гээд тасалж ирсэн ээ. Чи эднэрийг ингэсэн үү? Тийм ээ гихтэн. Алуу, намайг дагаад яв. Би чамд шинэ ертөнц зүүлье. Гэсээр анх энэ Фредерикийг гээд тасалжуулагч өөрийнхөө боксч болгож байсан юм байна лээ. Эргээд ямар тач тулуураа шилжгээд 10 түүнийг нэг сайхан цохиж аваад байхгүй. Түргэн дуудаарай гэд бөөн шууга. Гээд тасалжуулагч майхтар инээснэ. 10 тайд. Би чиний төрсэн шалтгааныг чинь хэлж өгье. Чи бусдыг уулдуураа дэвслэх гэж төрсөн. Чи ялахын төлөө төрсөн. Чи төсөөлснөөсөө их баялагийг олох гэж. Мөн боксинг алдрын танхимд нэрээ дуусгах гэж төрсөн. Өөрөөр хэлэх юм бол чи бусдаас илүүрхэх гэж төрсөн. Ингэснээр 10 тайд нь гээд олжуулагчийн доор явсаар хүнд жингийн дэлхийн авраг болсон байдаг.
Эргээд одоо үйл явд руу шилжихэд 10 таад өглөө босчоод би нэрэ боксд голчихсан шүү дээ. Буцаад унтъя та гэж дотроо бодож ирсэн. Чадахгүй мэн гээд өглөө гүүхээр гардаг. Эргэн төрний хүмүүс нь 10 таадыг нилээн тэнтэй хүүе чамаг ч боксдоо байсан гэж сонсон штэ гэсэн чинь зуршил болчихсон болол тойгээд босоодтай өргөлж ээлтэй харцдаг юм байлээ л дээ 10 таад нь өөрөө. Тэгээд нэг нарууд ширтснээ. Би одоо л эрх чөлөөтэй болсон болол та. Зөрөглөө солилцоход өглөөнийхэн цаг уух гад гэр бүлийн хамт 10 таад хоолны ширээний хард сууж байхад харин нөгөөтөл манай Харка муурандаа хоол өгч байдаг. 10 таад нь гэр бүлийн хамтаар парк дээр суугаад хэсэг бодлогошорж байснаа. Би гимшээд байна л да. Над чиг залуу ийм жиралтай байна гэхээр. Тэг ер нь цаа цанаагаараа 10 таад болон манай Харка хоёрыг ялгааг л харуулдаг байгаа байхгүй. Нэг жиралтай нөгөөт хүн зүгээр л Кэт асчуулагчийн тоглоом болсон. Ямар ч тач зураглал манай Харкаг бэлтгэлээ хийж байгааг ирүүлж нэ. Тэгсэн тэр Харкагийн бие мийг харалтаа ёо бүр. Та тэр Харкагийн тэр анхны биеийг нь санаж байгаа бол одоо энэ биеийг нь харалтаа хүнд чингийн дэлхийн авраг одоо болох гээд явж байгаа хүн шүү дээ бас л. Кэт асчуулагч энийг нь харснаа. Тэр эргэж хэр. За тэгээ эргэж ирэх гээд байгаа хүн үедээ 10 таад л байлгүй дээ тий. За тэгээ сүүлд нь гол очин гаргачих واخа. Үйл явдал маань 11 гэртээ байж байхад нь Кэт олчуулагчийн менежер болох Кармен хүрээд ирдэг. Тэгээ Кармен энэ нэрийг нэрээ хэлээгүй юм байли. Эний нэрийг Кармен гэдэг юм байли хэлүүлээд цаашаа зүгээр Кармаг явчих цаав. Арай муухай. Гэхдээ л яг Карма. Яг тэгээ туслах дүр штэ тий. Ямар ч тач Карманы ирсэн шалтгаан нөгөө Карман гэж. Кармагийн ирсэн шалтгаан нь болохоор 10 тандаад Кэт олчуулагч үнэхээр амар байгаа. Тэр Харкаг яг л өөрийнхөө хүснээрээ ашиглаж байгаа гэдээ ер нь 10-ны сэтгэл зүй сэтгэл хөдлөл рүү намгаанда хандаад байгаа юм байлээ. Тэгээ яг юу хүсдэг вэ гэхлээр та ганцхан удаа Харкадад тулдаад өгөөч дээ. Хэрвээ та Харкадад тулдаад түүний нэг л удаа ялчих юм бол Кэт олчуулагч хүнээс үүдчихнэ. Тэр эрхчлөлттэй болно. Энийг нь сонссон 10 нилээн бодлогочрж явахад харин нөгөө талдаа Кэт олчуулагч 10-ын зургийг харснаа. Чи хизээж хүн чанараа хаяхгүй. Яа, ер нь цаа цанаагаараа энэ хүн чанараар нь далимдуулаад ер нь Харкаажа тулдуулах байгаа юм байл энэ Кэт асчуулагчийн санаа гэж ёо. За мэдхгүй. Ямар ч тач 10 эхнэртэйгээ хамт зогсож явах бөгөөд эхнэр нь түүнд хандаад. Чи яах гэж байна? Хэрвээ чи хийх юм бол Кэйийн хүстэйг л хийж байгаа гэсэн үг. Үүнийг хэлэхэд чамайг зодог хэлсэн хിവэр байгаасаа гэж хүсэж байна. Гэхдээ чи тэр өдөр яг л намайг аварсан шиг. Бас би чамайг яаж аварсан шиг. Тэд чамайг ч гэсэн тэднийг авраасаа гэж хүсэж байгаа бол та. Тиймээсхий. Би чамайг дэмжинэ. Бас ялагтаад үзээрэй. Тэдний төлөө. Бас бидний төлөө. За ингэснээр 10 ч тулалдахаар болчихж байгаа байхгүй юу? Айгүй инги. Зүгээр л хүн чанараар нь дамжуулаад энэ Харка 12-ыг тулалдуулахаар болчихж байгаа. Зөрөглөөс хэлэхэд 10 таад хэвлэлийн баг гурал хийсэн байх бөгөөд нөгөөх нь дээр юу гэж хэлдэг вэ гэхлээр би хүнд чингийн дэлхийн английн бүсийн төлөө тэмцээн Харкагийн эсрэг үзээд ялах болно. Тэгээд зодог тайлах болно. Ингэснээр энэ хэвлэлийн баг гурлын дараа боксын ертөнцид тэр чигтээ өөмөө шууган догтлолоор дүүрэн байгаа юм байна лээ. Зөрөглөөс хэрэглэхэд 10 бэлтгэл хийдэг боксын талбайд хэрэгцсэн байх бөгөөд багштай хандаад сайн багш. Би ахаад ганцхан тэмцээний турш таны анхаарал өртөх бололтой. Гэсэн багш нь болохоор яах вэ? Хөстнэлээ. Ягтай чамд дэгэм саруулахад чи заавал бэлтгэх хэрэгтэй шүү. Чи амнаас алдах бэлтгэлтэй явах хэрэгтэй. Тэгээд энэ 10 бол яалтчихгүй манай Харкаг басахгүй бол бэлтэж орж ирэх нь ойлгомжтой юм шиг байна. Харин нөгөө тал манай Харкагийн бэлтгэлийн үеэр орноо. Бэлтгэл болж байгаа талбай дээр нэгэн цагдаа хүрэлцэн ирсэн байх бөгөөд Кэт алчуулагч яг юу л одоог нь тайлбарлах гээд Харкагийн бэлтгэл рүү дагуулж ордог. Тэгсэн тэр Харкагийн бэлтгэл нь юу исэн бэ гэхлээр зүгээр их бууны бөмбөг Харка руу галлаад нөгөө бөмбөгнөөс манай хүн бултчих жишээ нэт одоо яадаг ч одоо дасгалын те. Зөрөглөл харин Араны бэлтгэл хийж байгааг өрөөсөлж нэ. Тэгсэн Араны бэлтгэл дээр нөгөө сэтгүүлчин хүрээд ирчихсэн. Араны цогцолтыг харах болгонд гайхшруулах юм аа. Гэхдээ нөгөө зүйл нь үнэхээр боомны хамгаалт хүмүүс хэрэгтэй юм уу? Үнэхээр боомны хамгаалт хүмүүс хэрэгтэй юм уу гинэ? Сэтгүүлчээ. Тэр хүмүүсийн хэрэгтэй юм биш. Заавал өмсөх ёстой. Йоо энэ одоо ямар ч тэрэг хүн ойлгох байгаа байхгүй юу? 10 ч нь одоо бүр их бөөний бөмбөг шиг зөгтөг гэсэн
үгэл угаад байгаа юм л да. Бүр одоо бүр яалтчгүй бол 2 банксын тулаан тоглоомч гарахаар болж байна. Тэгээ та догдолж байгаа бах. Зангслэр өдөр хоногийн цаг хугацаа өнгөрсөөр 2 мангас маань 2 талд бэлтгэлээ хийсээр. Зураглал ямартаач Харкаг маань эмчид муураа үзүүлсний дараа эмчийн хариуг сонсож байгаагаар шилждэг. Эмчийн хэлэхдээ чиний муур хүний насаар бол 100 давсан. Буурнууд хэвчлэн ийм урт насалтгүй. Шиний муур аль чадгаар удаан амьдрахыг хичээж байгаа л та. Гэхдээ чи салж хос хийхдээ бэлдсэн дээр баг. За энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзхийг хүсвэл лайк болон subscribe дараад тэгээд болж өгвөл доорх данс руу донешн хийж биднийг дэмжээрэй. Хэрвээ дэмжих юм бол яг одоо үзэж байгаа таны контентын чанар сайжрахаас гадна парт хоорондын хугацаа хүртэл багасах юм шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.